Альва улс орны засгийн газар тогтвортой байх гэдэг нь тухайн улсын хөгжил дэвшлийн илэрхийлэл болдог. 1992 онд анхны ардчилсан үзүүл батлагдсанаас хойш нийтдээ 31 жил ил хэдийн ард тусарч байна. Монгол улсын үндсэн хуулийн 44-р зүйлд өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч засгийн газар тогтоодын төсөл оруулахад улсын их хурл уул асуудлыг 44-р зүйлийн 3 дахь хэсэг заасан журмаар шийдвэрлэн хэмээн заасан байдаг. Гэвч энэ хуулийн хүрээнд Монгол улсын хэмжээнд нийтдээ 16 ерөнхий сайд солигдсон бөгөөд үүнээс 2 ерөнхий сайд нь л бүрэн ерөнхий хугацаагаа дуусгасан байдаг. Үүнээс дүгнэхэд Монгол улсын засгийн газар тогтворгүй байгааг анзааран харж болох нэ. Монгол улсын засгийн газрын тогтвортой байдал нь 1.8 жил буюу дунджаар 600 хоног байдаг гэсэн статистик тоо баримт байна. Ил асуудлаар Монгол улс туршлага судлах боломжтой хамгийн ойролцоо нь Эстони улс байсан ба тухайн улсын засгийн газар тогтвортой байгаа нь ердөө л засаглалын тэнцвэрийг хангасны үр дүн байсан юм а. Засаглалын тэнцвэрийг хангах зорилгоор үндсэн хуулийг шинжилэн нэмэлт өөрчлөлт оруулахаар 2014 оноос улсын их хурлын гишүүд саналаа солилцож эхэлсэн ба 2019 оны 10 сарын 11-ний өдөр үндсэн хуулийн зарим нэгэн зүйлс залтуудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд 44-р зүйлийн 44-ийн 1 болон 44-ийн 2 хэсгүүдээр илүү наривчлан өгсөн байдаг. 44-ийн 1 ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал улсын их хурл 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор улсын их хурлын нийт гишүүд явуулахын саналаар шийдвэрлэв. 44-ийн 2 улсын их хурл тогтоолыг баталсан бол ерөнхий сайдад итгэл үзүүлж тухайн асуудлыг дэмжиж тооцсон. Тогтоолыг батлаагүй бол ерөнхий сайдыг огцорсон тооцож шинэ ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. Монгол улсын засгийн газар юу нэр тогтвортой ажилладаг гэж бодож байна. Яг урт хугацааны тийм доктортой бодлого байдаггүй. Тийм бол энэ талаар дараа улс төрийн талаар нэг сайн ойлголт байхгүй. тийм үү. За тэгвэл үнцэл хамгийн сүүлд хизээ одоо нөгөө нэмэлт шинжил хийсэн юм бол мэдгүй яа. Өөрчлөлт орсон юм болоо энэ талаар мэдээлэл байгаа юу? Чи 19 онд орсон тий. 19 онд ороод 20 оноос иргэсэн билүү? Тэг санагдах юм. За Монгол улсын засгийн газар юу таны бодлоор хэр доктортой ажилладаг вэ? Докторгүй шүү дээ. Би чи Монгол улсын засгийн газар юу хэр доктортой ажилладаг гэж бодож байна та? Тэр тал дээр манайхан жоохон таарах шүү дээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтөд нам улс төр бүдгийн ашиг сонирхлоос ангид Ийхүү тус хууль хэрэгжиж эхэлснээр засгийн бодлого харьцангуй тогтвортой уялдаа холбоотой болж ирснийг хүрэлцэх ба оюун эрдэнэ засгийн газраас харж болно. Оюун эрдэнэ өөрийн төлөвлөсөн ажлыг бүр их хугацаанд хэрэгжүүлж амжих болов.